За бүгд нь энэ сайхан өглөөний мэндийг хүргэе. Өнөөдөр бол өглөөний 7 цаг болж байна яг одоо. Дөнгөсөө орноос бол 6:30-г бослоо. Тэгээд босоод ам гарны руугаа бие бэлдээд тэгээд сайхан. Одоо 7-оос өглөөнийхөө хичээлдээ явж гин. За тэгээд яадаг өдөр вэ гэхлээр за би та нартай бол өнөөдөр би тоглолттой бэртснээсээ хойш анхныхаа тоглолтыг хийж чинь тэгээд 25 оны дараа анхныхаа тоглолтыг хийж чинь тэгээд аяага тоглож чинь тэгээд тогломоор байна. Сэтгэл өндөр байна. Сайхан тогломоор байна. За тэгээд би бас хайлайтаа оруулна. Тэгээд мөн тоглолт өдрөөс марсетад яадаг вэ гэдэг үзүүлээ. Тэгээд нормал зүгээр ингийн өдөр бол яг хуу хичээл өглөө 11-ээс ордог ч гэсэндээ 11-ээс ороод 1:30 гээд дуусаад тэгээд 5-аас 7:30 гээд 2:30 минут гэж хуваагаад 5 цаг хичээл ордог байсан бол тоглолт өдөр дандаа өдөр 5-аас тоглолт хийдэг. Тэгээд ер нь бол 1 дахь 3 дахь 5 дахь хагас өдрүүдийн нэг өдөр тэгээд 7 хоногт заримдаа 3 чудаа тоглолт хийдэг. Тэгээд яах вэ гэхлээр тоглолт өдөр болохоор өглөө 7-оос 7:30-аас 10 хүртэл ороод 10-аас 11 хүртэл завсарлага аваад 11-ээс 1:30 гээд шууд дараалсан 5 цагийн зааж байгаа. Excuse me. За ингээд дараалсан ийм 5 цагийн хичээл бол өглөө ингэж ордог байгаа тоглолт өдөр. За тэгээд хэдүүлээ өнөдөр сайхан тоглолтод анхаарна. Тэгээд одоо би за автобус бол 8 минут гэж нэмчээ. Тэгээд автобус өнгөрөө шууд метроор авчдөө. Метроор яваад өглөөнөө тийш нь очиод өглөөнийхөө цайнд оролцсон. За бай. Писа. За 7:12 яг ирсэн. За 7:30-аас өмнө сайхан өглөөнийхөө цаг идээд тэгээд хичээл дээр олццгаая. За хичээлээ бол өргөжлөлөө хийсээрсэн. Тэгээд утас сураадаг учраас нууцаар бичлэг хийж байгаа хөөрхөн таарс гэж байгаа хэвчээ тий. 2 hours later. За бүгдээ юу үзэж чинь да. За хичээлээ дууссан. Yeah boy. Сая дахиад 230 минут хичээлд орчоод өдрийнхөө хоолыг идэ гараад ирлээ. За тэгээ ууг нь би өдрийн хоолоо идчихээ шууд жим очиж би жоохон activity гээд жоохон сонголтын төслүүд хийж бодож ирсэн. Тэгсэн чинь амжихгүй биш байна. Тэгэхээр одоо өдөрлөө өдөөж одоо тоглолт эхлэхээс өмнө яг 1 цагийн зайван тэгээд тоглолт эхлэхээс өмнө 2 цагийн зайван арай тоглолтод орохын өмнө яг 1 цагийн өмнө бидэдийг дууддаг компакториа гэдэг. Тэгээд тэр цаг нь 4-өөс очиж одоо л яг 3 цаг болчихно. Тэгээд 1 цагийн орно сайхан юугаа би hydrate гэдэг усаа жоохон нуун. Тэгээ араас нь одоо нэгээс супермаркет орч банана авт. Тэгээд банана авчаад буцаж марсет дээр очиж асуулт талбайх юм бол сайхан динамик дасгалуудаа хийгээд тэгээ бие алаагаа тоглолтод ороход бэлэн болон данкан. Тэгээ өнөөдөр бол өглөөний хэдэн цаг хал нэлээ амар их хөвшөөс онтгаалаас нэгтгэжлээгээд дууссан. Тэгээ 5 цаг эсвэл баахан хичээлээ. Баахан самт дээр суусан. Тэгээ жоохон би хүссэн баг гэж бодож байна. Одоо би жоохон хөт. Тэгээд тоглолтоос өмнө 3 цаг явна хаалцсан гэдэг чинь ер нь сайн шүү. Тэгээд супермаркет орчод болцъё. Бай. Тэмээс бол яг нэг 300 метрийн зайтай. Консум гэ амар том супермаркет гэдэг. Тэдэл орч банана авцгаа. Амар том. Тэгээд надад хэрэгтэй зүйл бол ерөөсө банана л байгаа өнөөдөр систем байгаа учраас. Let's go. Түрээс банана авчлаа. 2 шив банана авчлаа. Яг халаалтны өмнө халаалтын дараа 2 банана идчихэн. Тэгээд за энд нэг юм түүх хэдийн зэ. За тэр нь бол саяны дэлгүүр харагдчихээн. За тэгээд тэнцэнээс найшлаад энэ гүүрээр энэ нэг хоолой шиг юмар ингэж дамжаад энэгээр дамжаад цаашаа ингэ баруун эргээд марсет руу явдаг байхгүй юу? Яг яадаг вэ гэхлээр би энэ яг хоолойн доогуур явах болгондоо ингээд
нэг юм бодогдтiin. Тэр нь юу гэхээр яг өмнө жилийн 2 сард одоо яг жил өнгөрч ийн тэгээд 2 сард яг энэ хоолойны доотлоос яг энэ одоо барьж байгаа утсаа бичлэг хийж байгаа утсаа яг алтчихжсэн. Нэг хүүхэд ирээд нэг юм хар малгайтай Марокко хүүхэд ирээд нэг хүүхэд ирээд надаас юу асуудаг вэ? Цаг хэд болж байна гэд. Тэгээд энэ гол нь би яг гэрийнхэнтэйгээ яриа явчихсан. Тэгж жаад за яах ч юм бол гээл за хилээд өгчий гэж бодоод яг утсаа хараад хилээд өгч гэсэн чи шууд утсаа зогтчихтий. Дотор бүр дүүрсийгээл араас нь юу ч удахгүй зүгээр хөөс. Тэгээ бүр хөөгөөд яг энэ зам дээгүүргүүгээд зэ хамгийн гол нь яг энэ замаар аз олж ер нь нэг машин явдаг. Гэтэ ер нь машин явдаг. Гэтэ тэр үед яг одоо бодох нэ машин явж таараагүй тэгээд үнэн азтай тэгээд машин дайрлаг. Тэгээ баруун хөлнөөс бүр тоож явж байгаад хөлнөөс нэг гот салаад гэсэн гэсэн араас нь тоож явсараа барьж аваад яг барихын даваан дээр яг энэ дээдлээс яг одоо энэ дээдлээс доошоо ингээ урсдаг яг энэ хэсэг дээр 2 скутертэй хөхт ирээд яг нөгөө нэг скутертэй найз руугаа яг сууж тэгж унаагаад тэгэн готлаа тэгж унаагаал нөгөө миний яг уцыг авсан хөхтийг бүр заанд чавж байгаа л нэг багц онгаагаал тэгэл уцаа нэг хальт газарлаа шидэгдээ уц гарнаас нь салаад шидэгдээл тэгэл газруулсан нөгөө хөхтийг би нэг цохиж унаагаал нэг эргээл харсан чинь нөгөө скутертэй хөхт нэг хойноос барьж байгаа л эргэж хараад нэг дахид цохиол тэгсэн цаанаас нэг 3 ашгүй нэг нөгөө марсети хөхт ирж таараад тэгэл нэгээр барьж аваад яг нэгээр цохиолаад тэгэл тэр 3 хөхтийг тэгж алдсан юм. Тэгэл уцаа аваад араас нь готлаа аваад тэгэл аз олчиг нөгөө марсетийн дээр тавьсан. Тэгээд Монголд ерөөсөө юм болж байгаагүй. Тэгээ энэ одоо өмнө жилийн 2 сард болсон гэдэг чинь ирээдсний удаагүй 5-6 сар болчихсон. Тэгээд бас гайхсан. Гэхдээ яг бас нэг юуны тулд бас нэг каратегаар хичээлдэг хөхтэй тийм ээ. Тэгээд бас би өөрхөн хамгаалаад жоохон буруу хөхтөр оролцсон. Гэхдээ яг тэгээд нэг ийм амар том түүх байсан марсетад үлдээсэн байдгийн. Одоо манайхан ч ерөөсөө бүгд хадахгүй. Тэгээд бид яг тэр үед нөгөө яг тэмцээнд орчихсон аахгүй. Тэгээд би бас нөгөө яг энэ дэлгүүр орч юу авахгүй л хөргөвдөө нөгөө нэг идэж явчихаар нөгөө би юу алах босуулах тулд нэг хэдийн авахгүй л явчихсан. Тэгсэн чинь нэг тим юм болоод тим нэг тохиолдолд таарч ирсэн юм. Нэг юм сонирхолтой юм болж л байсан юм. Тэгээд их сонирхолтой шүү. Тэгээд одоо л марсетийн бүгд тэгээд болдог бол тэр камерны хамтлагийг аваад явуулдаг даа. Камерыг инээд бэлдэх юм. За 2 банана авсан. Марсетер очиод уулзцаа идэвлээ. Тэгээд очиод бас сул зай динамик хөдөлгөөнүүдийг хийж болж байна. За бабаа. За бүгд юу яцгаанда. За энэ хөсөн хүлээсэн нөгөө 25 хоногийн дараа бэртлийнхэн дараа анхныхаа тоглолтыг багтаага хийчихсэн. Тэгээд манай физио надад хэлэхдээ 2 дугаар үеийн сүүлийн 30 минут тоглож болно гэдэг зөвшөөрөл өгсөн. Тэгээд коучтойгоо ярилцаад сүүлийн 30 минут тоглохоор болсон. За бидний үед бол Мерседес эсрэг Сант Андрю гэдэг багтаа тоглосон. Гэхдээ 3 дугаар багтаа тоглосон. Өөрөөр хэлбэл 1-р баг нь өөрөө Лига Национал гэдэг хувийн лаг баг нь тоглодог гэсэн үг. Тэгээд бидэд бол 3 дугаар багтаа тоглосон. За тэгээд одоо бол харагдж байгаачлан 2 дугаар үеийн 18 минут явагдаж байна. Тэгээд бидэд 3-1 харьцаатайгаар хожиж явжсэн. За тэгээд эхнийхээ солилцоонуудыг хийж эхэлжсэн. Тэгээд надад бол сүүлийн 30 минут гээд би 20 минутаас яг гарч халаалтаа хийх гээд яг бенчнээсээ босоод халаалтаа хийж исэн. Тэгсэн чинь за юу болсон бэ гэхээр одоо ер нь яг энэ агаас эхэлнэ. За энэ чэнэс паслаад за цэнгэр өмсгөлтөөр манай баг тэгээд сая ингээд алдаа авсан гэсэн чи арай одоо яг энэ чэнэс одоо харавчлан яг энэ чэнэс эхлээд алдаа гарч гисэн юм лээ. Тэгээд энд давтлагч нь шүүгчтэй маргалдаад эхнийхээ шар утсыг аваад хоёр дахь нь нэлийн хил ам хийсээр аваад хоёр дахь шар утас аваад улаан утас аваад за тэгээд давтлагч нь гар авсан юм аа. За тэгсэн чинь араас нь энэ хаалгач нь бас гарч ирээд олон талаа юм яриад тэгээд бас ингээд одоо тамирчин хүн байж болохгүй юм характер гаргаад тэгээд attitude гэж маш том чухал юм талбай дээр явагддаг. Тэгээд шүүгч нарын эсрэг олон юм ярьсан учраас ингээд шүүгч бол мэдээч улаан утас өгөөд гаргасан. Тэгээд хаалгач нь бас шууд өөрийнхөө юугаар
дургуслал илэрхийлээд тоглохгүй гэж шууд гараа явсан. Тэгээ шүүгчнэр нь угаасаа 2 тоглогч байхгүй юм чи ингээд 3-1-ээр маа хожижсэн. Тэгээд энэ тоглолтыг бол канселсан байгаа. За тэгээ миний хувьд бол эхнийхэн тоглолтыг хийж чадаагүй гэсэн үг багтаага. За тэгээд дараагийн тоглолт нь бүтсэн өдөр хийхээр байгаа. За тоглолтод дууссан. За тэгээд юу болсныг сая бичлэгнээс харсан баг. Тэгээд одоо л орой болоо идэх гээд ороод ирсэн маань 6 өгч болж байна. Тэгээд орой болоо ичээд харидөө өнөөдөр сайхан амрыг. За тэгээд нэг иймэрхүүлэн орой болоо идэх. Тэгээд хараад очиод сайхан орой нэр Иесус PSG Bayern нарын тоглолт үзчихин кала бол PSG-г дэмжиж байна. Хожоосоо. За тэгээд өнөөдөр бол нэг иймэрхүү байлаа. Уг ихний тоглолтоо ийн гэж бодсон хийсэнгүү. За тэгээд надад бас сая коуч хэлэхдээ ихний тоглолтоо бүтсэн өдөр хийнэ гэж байна. Тэгэхээр бүтсэн өдөр дахиад уулзах бах. За тэгээд peace out. Дараагийн бичлэгээр уулзцгаая. Покачка.